сайхан шилцгээж байна уу? За өнгөрчвэ жил маань Сүхбаатарчууд бид бүхний хувьд үнэхээр сайхан жил болж өнгөрч байна. Байгаль дэлхийн маань бид бүхнийг харж үзэж үнэхээр намраараа сайхан өвөлцгөөлөө. Сая улсын аваргынхаа аймгийн аваргуудынхаа шагналыг гардуулж өгөхөөр бас хөдөөгөр малчтаар айл малчтынхаа хотоор бас орж явлаа. Манай хөдөөний малчт маань үнэхээр бас сэтгэл тэнүүн ийм сайхан өвөл боллоо гэдгийг бас хэлж байна. За аймаг орон нутаг маань ч гэсэн аймгийн иргэдийн хуралдуулж ирэх 4 жил хийгдэх томоохон бүтээн байгуулалтынхаа ажлуудыг тодорхойлсон бас шат шатны сонгуулиуд болж аймаг орон нутгийн маань иргэд маань төрөө төлөөж бас ажиллах хүмүүсээ шат шатандаа сонгосон ийм бас хариуцлагатай жил болж ингэж өнгөрлөө. Энэ 4 жил та бид хамтдаа эдийн засгаа тэлэх томоохон хөтөлбөрүүдэд хэрэгжүүлснээр манай аймаг ер нь 21 аймаг дотроо эхний 5 дотор орох эдийн засагтай болох цаашлаад аймаг орон нутаг маань бие дааж хөгжих өөрөө өөрийгөө 100% санхүүжүүлж явах ийм одоо боломж нөхцөл бидэнд бүрдэх юм аа. Энэ одоо ярьж байгаа хөтөлбөрүүдийг бид бүхэн олон жил ярьсан. Гэхдээ энэ 4 жил бид нар бодит ажил хэрэг болох бүх нөхцөл нь бүрдсэн байна. Бичгтийн замын одоо 300 шхуу тэрбум төгрөгийн замын төсөв нь энэ жил улсын их хурал дээр батлагдсан байж байна. Сүхбаатар сумын одоо бидний аялал жуулчлалын хамгийн том зам гэж ярьж байгаа бөөр нууртай холбогдох Сүхбаатар сумын маань зам өнгөрсөн жил улсын төсөвдөр тавиад эхэлж гисэн явж байна. За дулааны захилгаан станцын маань хувийн хөрөнгө оруулалтаар хийн сая бид нар сарын өмнө бас станцаа барих хамтын ажиллагааныхаа гэрээг хийгээд эцэсчлээ. Манай хөрөнгө оруулагч маань станц барих хөрөнгө оруулалтынхаа асуудлыг 100% шийдвэрлэчихсэн. За бид нар олон жил ярьсан 960 айлын орон сууцны хороол гэж ярьсан мөн энэ жил улсын төсөв дээр 15-6 тэрбум төгрөг тавьж дэд үтсийнх нь ажил 100% хийхтэйгээр ингээд төсөв дээр мөнгө нь тавигдсан байж байна. Баруурт хотынхоо 6 дугаар тойрог буюу дэд төвүүдийг бий болгохоор бид нар 6 дугаар тойргийн замынхаа зураг төсвөнд орчихсон байна энтэр гээд ингээд төрийн ажлуудыг яриад байвал маш их ажлууд байна. Өнөөдөр энэ заал танхимд бид нар одоо ахмадуудаасаа төлөөлөл болгож урьсан байж байгаа. Мэдээж бүх ахмадуудаа урьж авчирч бас хүндэтгэл үзүүлмээр байвч заал танхимны боломж болцоо бол байхгүй. Тийм учраас аймаг орон нутгийнхаа төлөө үе тэнгийнхнийгаа оройлон мандал зүтгэж бас төр засгаасаа Монгол улсын гавьяат хэмээх эрхэм хүндтэй одоо шагналаар шагнагдсан аймаг орон нутагта амьдарч байгаа эрхэм гавьяатуудаа бас урьж авчирсан байж байгаа. За мөн нэг онцлог зочин бол төр шашин харилцан биевийнхээ хүндэтгэнэ гэсэн Монгол улсын үндсэн хуулийн заалт байдаг. Энэ заалтын дагуу би бас өчигдөр хийдийнхаа битүүлгэнд очиж оролцсон байж байгаа. За өнөөдөр манай одоо Эрдэнэ мандал хийдийн маань тэргүүн Өвзөр утгад маань бас өнөөдөр төрийн золголтод хүрэлцсэн ирсэн бид бүхэнтэй хамтдаа сууж байгаад үнэхээр бас сэтгэл одоо тэнүүн байж байна. За мөн энд манай тамгын газрынхан дээр нь манай албад агентлаг гэдэг энэ цаг үед Сүхбаатар аймгийн одоо хөгжлийг манлайлан түүчээлэн одоо авч явж байгаа нийт бие бүрэлдэхүүнтэйгээ бол ингэж уламжлалт болгон зологдог ийм уламжлал болоод бас олон жил болж байгаа. Тийм учраас саяын хэлсэнчлэн ирэх жилүүдэд бид бүхнийг олон томоохон бүтээн байгуулалтын ажил хүлээж энийг бий болгохын тулд бас хамтдаа маш их хичээд зүтгэх ийм одоо шаардлага юмнууд бол үүсэж байгаа. Ингээд та бүхэнтэйгээ байхад энэ ажлуудын ард хамтдаа гарч чадна гэдэгт бол итгэлтэй байж байна. Тэгээд та бүхэн маань иржвэ могой жилд ажил үйлс амьдрал ахуйн
үргэлж одоо өөдөө дэвшиж байхын өлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье та бүхэндээ. Бүгдээрээ сар шиндээ сайхан шилцгээгээрэй. Hooray!